Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан аяц зохиогч буян дэлгэрийн мөрөвсөрнгийн одоо энэ цаг үеийг хүртэл зохиосон дуунуудаас шилж сонгож шилдэг дуунуудаа өргөн барих гэж байна. Тэгээд энэ тоглолтонд танд урилга өргүүлсэн, энэ урилга залгыг хүндхэн үйл авч хүрэлцсэн гэсэн танд талархал илэрхийлье. За мөгөөрийн маань хувьд анх одоо хөгжмийн зохиолчтой хэрхэн танилцаж хэрхэн одоо ямар уран бүтээлээр анхлан бие биентэйгээ мэд мэдж байваа. За тэгээд миний бас уран бүтээлийн маань гараа эхлээд бас дуунууд маань эхэлж байсан. Яг тэр үед ерөөхдөө уран бүтээлийн гараа эхэлснээс л бараг хойш одоо пүүж яхтайгаа өнөөдрийг хүртэл сайхан ах トゥ угийн харилцаатай одоо ингээд уран бүтээлийн одоо хамтрагшиж явдаг. За анхны маань уран бүтээл залуучуудад зориулсан бас хөнгөн хэмнэлтэй хайртайгаа хэлье гэсэн бас уран бүтээл гарч байсан. Тэр уран бүтээлээр би эхнийхээ цомгийг 13 дуунаас бүтсэн цомгоо нэрлэж байсан. Пүүж яхахын дугаар. Тэгээ хоёр дахь цомог маань мөн л одоо пүүж яхахын одоо аян зохиож өгсөн аргагүй чамдаа таслаа гэдэг уран бүтээлээр мөн одоо хоёр дахь цомгоо бэлгшээж одоо нэрлэж байсан. Тэгээд ер нь яагаад чин тэр одоо дуунуудыг надад нэг одоо яг л одоо миний дуу юм шиг одоо нэг дараа нь яалч чиний дуу штэ гэж хэлдэг. Яг тэрэн шиг л одоо надад их сайхан одоо зогсон юм сайхан аялгаутай өгтэй юм сайхан хайрын тухай уран бүтээлүүд гарсан. Яагаад заавал мөрөвсөрнгийн дуунуудаар цомгоо нэрлээд байдаг. Энэ цомгоо нэрлээрээ чи гэж. Үгүй яа. Ирэмэрэ хийж үг. Яалч тэгээд тухайн цомгийн мэдээж хүнд хүрсэн одоо тухайн цомгийг бас өнгөлөх уран бүтээлүүдийн ялч одоо нэг нь манай пүүж яхахын тэгээ авьяаслаг ахын маань одоо зохиож өгсөн уран бүтээлүүд байдаг. Тэгээд ягаад ч зүгээр бэлгшээгээл хайртайгаа хэлье гэдэг бол мэдээж магадгүй хайртайгаа хэлэх аав ээжтэй хэлэх гэр бүлтэй өр хүүхэдтэй хүнд ч хамаагүй хэлэх өргөн хэлтэй тий тэр утгаараа анх бэлэгдэж өгч байсан. Дараагийн дууг бол мөн адилхан эхний дууных нь магадгүй 2 дугаар анги гэж одоо хоорондоо ярилцаад тэгээд өгч байсан. Бас магадгүй аргагүй чамдаа таслагдах хүн хайр биш магадгүй уран бүтээлтэй юунд ч бас тасч болно хүн тий аргагүй тассан дуу. Хайртай гэдгээ хэлсэн. Тэгээ сайхан хансаад амьдарч जैन тэгэл харахгүй л тасчтэй. Ер нь л учиртай. За ер нь таны урын санд энэ одоо буян дэлгэрийн мөрөвсөрн гэдэг хүний сэтгэлээс урган гарсан энэ аялгау гар бүтсэн хичнээн дуу байт юм байна. За пүүж яах битүүрийн хамтарч одоо хийсэн 6-7 уран бүтээл байдаг. За одоо миний 3 дахь цомогт орох айсу ажна гэдэг хүлгийн тухай уран бүтээл байгаа. Тэгээд миний хувьд бас хүлгийн тухай одоо өмнө байдаггүй байсан. Тэгээд яг пүүж яхтайгаа хамтраад айсу ажна гэж сайхан урд мордын тухай уран бүтээл гаргасан. Тэгээд энэ дуу маань бас л одоо 3 дахь цомгийн маань бас өнгөлөх нэгэн бас сайхан. Айсу ажна гэж нэрлэгдэх үгүй юу? Магадгүй. Тэгээд олон дуу байгаа. Тэрний дараагийнх нь төрөө ажнаа гээл те. Айсу ажгаа дандаа төрүүлсэн те. Энэ айц хогч мөрөвсөрн гэж энэ залуу их олон уран бүтээлчийг одоо уран бүтээлийн гарыг ганцхан төлөг дөрөнд хүргэсэн одоо гэж хэлж бас нэг буруутгахгүй байх гэж би боддог. Өөрөө бас энэ дуулдаг гэдэг нь бас давуу тал болдго юм болов уу? Дуучин болгонд л одоо жишээлбэл янз бүрийн л хоолойтой янз бүрийн л одоо чадал чансаатай залуучууд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр болгонд л дуунууд нь яг л нэг зогсон яг л нэг таарсан байдаг. Тий, ер нь тэр айдангийн тааруулах тэр дуучиндаа зохицуулах одоо тэр чинь нэг мэдрэмжийн асуудал. Тэрийг мэдэрнэ гэдэг хувь хүнээс маш их одоо авьяас чадвар одоо шаарддаг. Тэгээ би бас пүүж яхахаа боддөг юм аа. Одоо дэлхий дээр маш их одоо олон улс үндэстнүүд байдаг. Тус тусдын одоо хил соёл ёс заншилтай байдаг. Гэтэл энэ улс үндэстнүүд нэг л одоо зүйл дээр зангиддаг. Нэг л одоо хилэн зангиддаг нь дууны хил одоо хөгжмийн толгойноод тэр их шиг аялал уран бүтээл дуу байдаг тийм. Тэгэхээр энийг одоо 7 ноц боловч одоо маш их одоо олон аялгаугаар одоо хүнд хүргэж штэ. Магадгүй тэр зохиосон хүнд жаргал, баясал одоо тэр өөртөө ууны ганцаардал дуугаар бүх юмыг илэрхийлдэг. Тэгэхээр энийг хийж зохиож явна гэдэг өөрөө хувь хүн бол маш их одоо өөрөө ховор одоо тийм нандин тэм чадвартай хүн гэж би одоо пүүж яхахаа боддог. Тэг пүүж яхахтаа бас амжилтыг хүсье.
Пүрэвсрэнгийн дуу дуулахад бусад ая зохиогч гэдэг юм уу бусад одоо хөгжмийн зохиолчдын дуунуудаас дуулахад бас тэр энэ хүний дууг дуулах тэр өөр хүмүүсийн дууг дуулах гэдэг нь бас нэг сэтгэлгээний ч юм уу сэтгэлийн ч юм уу ямар нэгэн ялгаа байдгүй. Танд одоо 6 7 дуу байна гэхдээ зэрэг бас олон дуугийн дуулсан гэдэг үднэс л би асууж байгаа юм л та. Тий. Тэгээд пүүжийнхын бас нэг онцлог байдаг. Өөрөө нэг маш гоё тийм нэг аялгуулаг. Маш гоё тийм чамин. Тэгээд бас нэг давтагдахгүй тийм нэг манер хийдэг байхгүй пүүжих. Тэгээд бусад зохиолчдоос зүгээр илүү давууны үг гэхээр яг уран бүтээлчтэйгээ хамт тулаад яг студид ороход нь хамт байгаад магадгүй эхлээсээ панорама нөгөө аян хийгдэхээс хэсүүлээд бүх процесс нэр өөрөө яг байдаг. Яг энийг ингэчүүл зүгээр гэдэг нэг зөвлөгч байж хамт тэгэхээр тэр уран бүтээлүүд нөхшөө гоё тийм чанартай. Яг одоо нэг мэдээж зохиохтой ингэж л гарах учиртай гэж нэг бодсон юм байгаа. Тэрэндээ бас илүү төгтөх юм болов уу гэж би боддог. Надад бол жаахан уран бүтээлчдийг жаахан эрхлүүлээд идэм болов уу санагддээ штэ. Өөр нэг хөгжмөө зохиогоод хайчдггүй тэгэл өөрөө нөгөөдгийн хараас яваад ингээл өөрөө харж шоу хэмээн ингээл төгөлдөр хууран дээр ингээл бичээд тэрийгэ гаргаал ингээл за одоо бэлэн боллоо гэл заяа дуулаадах гэл ингээл нэг орооцолдоод явдаг юм шиг надад санагдсан. Гэхдээ тэр чинь яг уран бүтээл урт настай байх гэдэг чинь гол нь яг тэндээс л эхэлж байгаа байхгүй юу? Хамтын тэр сэтгэлээс тийм ээ. Эсвэл ингээл арчил тордох бүх юм л одоо яг магадгүй ардын дуушгэ олон жил одоо амнаас амд амжигдаж ингэж байх гэдэг яг л тэрэлтэй холбоотой. Нэг сарын 18-нд бүхий өргөнд цугласан ард түмэн ард түмний төлөөлөлд та Пүрэвсрэнгийн ямар дуу өргөх вэ? Пүүжийнхаа нэг зохиож өгсөн хайртайгаа хэлий гэдэг дууга. Тэр дундаас хүмүүс их дуртай байдаг. Тэр бол яг харахгүй хит дуу тийм ээ. Тэр дуугаа дуулсан тийм магадгүй одоо дахлаа левел. Одоо айс байж нэгээ сайхан аавууд ирчүүд хүлгээ магтан дуулсан тэр хямрлаг дуугаа дуулна. За тэгэхээр үзэгчтэй одоо бүгдээрээ дуучин мөн хоёрын хайртайгаа хэлий уран бүтээлийг эргэн нэг сонсцгоё. Эрхэж чимэн зөөлөн мишээсээр ирээсээ Өмнөөс чи лугтаж чамайга тэрвэрэн үнсий Өөрийн бүхнээ чамда би зориулъя Хайртайгаа хийж хамгийн чангаар тэрвэрье Хамтдаа хинийч мэдэхгүй дурдлыг бадраа Имзэгхэн дурдл мэн бодолд ургаасаа Игцэж чимэн ялдан минэгэ чиртэрэн Сэтгэлээс минь амдурч надаас бүх холдоорой Санаагаа амрааж хайранда чамайгаа мөнхөлөө Хайртайгаа хэлж хамгийн чангаар тэрвэрье Хамтдаа хинийч мэдэхгүй дурдлыг бадраа Сэтгэлмэн дурлалд асаараа Үлгэр шиг амьдрал намайг алдуулгүй би хөтлөөрэй Зүрхнээс би намдурч надаас бүр зүхтаарай Зүдэ манаад сэтгэлдээ чамайгаа мөнхөлий Хайртайгаа хийж хамгийн чангаар тэрвэрье Хамтдаа хинийч
мэдхгүй дурдны бадрай хайцаага хэлж хамгийн чангаар твэрээ хамтдаа хинийч мэдхгүй дурдны бадрай